За шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулж, зар дэргэдэх эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа Улсын онцгой комисс нийслэлийн онцгой байдлын ерөнхий газрын нийт ажилтан алба хаагч нарт GEM International компани зүгээс талархал илэрхийлж 60 орчим сая төгрөгийн хандив тусламж үзүүллээ. За мөн ариутгын бодис хийхэд шаардлагатай 2000 литр спиртийг хандивсан байна. За олон улсад тархаад байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажилд GEM International компани хамт олонны зүгээс 60 орчим сая төгрөгийн тусламж дэмжлэг үзүүллээ. За энэ 60 орчим сая төгрөгөнд маань 400 гаруй ажилтны нэг өдрийн цалин болох 22 сая 81 мянган төгрөг, за хүнсний зориулалтаа 1000 литр спирт, ариутгал цэвэрлэгээний зориулалтаа 1000 литр спирт тус багтаж байгаамаа. Улсын онцгой комиссаас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж, урт хугацаанд хомсдохоос сэргийлэн спирт архины үлдэрүүдийн түүхийн эдийг ариутгалын бодис хийхэд ашиглах уриалгыг гаргасан. За энэхүү уриалга шийдвэрийг дэмжиж нийгмийн хариуцлагын хүрээнд GEM International компани спирт хандивсан анхдагч компани болсныг Улсын онцгой комиссийн дарга Монгол Улсын шадар сайд их төвшин онцоллоо. Спирт архины үйлдвэрлэл явуулж байгаа компаниудаас нэг уриалсан шийдвэр гаргасан л да. Арх үйлдвэрлэлээс жгаа тэр түүхийдийг ариутгалын бодис маш их дутагдaltaй байгаа учраас тэр лүү одоо тодорхой хэмжээгээр одоо нийлүүлээч гэсэн ийм одоо шийдвэр уриалга гаргаж ирсэн байгаа. Тэгээд анхных нь 5 хүн одоо болж байна. Одоо энэ улсын онцгой комиссийн шийдвэрийг хүлээж аваад хэрэгжүүлж байгаа компани болж байна. Тийм учраас 5 хүн тусгайлан талархлаа илэрхийлье. За GEM International компани хандивсан 2000 литр спирт нь за 100 мл-ээр савлаж гаргасан 32 мянган ширхэг гар ариутгалын бодис болох боломжтой байна.